Үлгэр домгийн руух шувуу ба заан шувуу. Өнөөдөр та бүхэндээ дэлхийн бөмбөрцгийн нөгөө хэсэгт буюу манай орноос олон мянган километр зайд орших алс холын Мадагаскар арал дээрх үлгэр домгийн руух шувуу болон заан шувууны талаар ярих болно. Ингээд энэ хоёр шувуу хоорондоо хэрхэн холбогдох тухай, хачирхалтай өөх дүүх, болсон явдал, үлгэр домгийн тухай мэдж авцгаая. Мадагаскарын уугуул иргэд анх манай эртний өмнөх 350-аас манай эртний 550 оны хооронд арал дээр ирсэн гэж үздэг. Харин цагаан арьснуудын хувьд арабчууд 7-оос 9-р зууны үед анх Мадагаскарт очиж байв. Тэд энэ арлын хачин жигтэй өв сургамал, өвөрмөц содон амьтны ертөнцтэй танилцсан анхны цагаан арьс хүмүүс юм. Тийм учраас эртний арабын үлгэр домогт Мадагаскар болон түүний ойролцоох газруудад амьдардаг олон хачирхалтай зүйлсийн тухай гардаг. Эдгээрийн нэг бол асар том хэмжээтэй руух шувуу юм. Жухамхүү Мадагаскарт тэр тусмаа энэ арлын ойд үлгэр домгийн руух шувуу гэж болох үед аврах том шувууд амьдардаг байв. Эдгээр шуудын талаар хит хитэн бичвэрүүд байдаг. Жишээлбэл Арабын 1001 шөнийн үлгэрийн талаар мэдэхгүй хүн тун ховор байх. Энэ үлгэрийн баатар Синдбад далайчин Африк твээс зүүн тийш Аз твийн өмнөд хэсэгт далай тэнгисээр аялахдаа ич хэдийн ертөнцид гайхалтай адал явдлуудыг туулж элдв мангастай уулзаж ер бусын үзэгдлүүдийн гэрч болдог. Тэр тусмаа үлгэр домгийн аврах том руух шувуутай таарлсан тухайга инхүү бичжээ. Өмнөд хэсгийн нэгэн арал дээрээс Синдбад далайчин руух шувууны өндгийг олжээ. Тэр нь өндөг биш, бүхэл бүтэн уул шиг байв. Түүнийг тойрон алхахад 50 алхам хүрч байсан гэдэг. Энэ үед гинэт нар үзэгдэхэ болж тэнгэр харанхуйлахад ихцдээш харвал нисэж яваа асарлуут биетэй өргөн далавчтай том шувууг олж харжээ. Энэ шувууг хичнээн том гэж санана. Тэрээр агаарт хөөрөхдөө нарыг бүхэлд нь халахалж савартаа нас бит хүрсэн хэрс. Түүгээрч барахгүй зааныг хүртэл шүүрч чадхаар байв. Энэ шувуу үүрэндээ бууж далавчаараа өндгөө халахлан хөлөө хойш унжуулан өндгөн дээрээ 50 унтсан тухай Синдбад далайчин өгүүлжээ. Хожим нь 13 дугаар зууны үед Венецийн алдар жуулчин Марко Поло мөн адил үлгэр домгийн руух шувууны талаар тэмдэглэжээ. Түүний тодорхойлолтоор зохиосон газрын зураг дээр руух шувууны арал гэсэн тэмдэгч бий. Мадагаскарын амьтны аймгийг Марко Поло тодорхойлон бичгтээ тэнд манай шувуутай огт адилгүй хачин сайхан янз бүрийн шувуу бий. Тэр тусмаа бүргэдтэй яг адилхан боловч түүнээс дэндүү том хэмжээтэй нэг шувууг үзэж харсан хүмүүстэй цөөнгүй тааралдлаа. Тэдний хэлснээр энэ шувуу асар хүчтэй, маш том биетэй бөгөөд нас бие төрсэн зааныг шүүрч аваад тэнгэр өөд дээшээ өндрөөс өндөрт хөөрч дараа нь түүнийг газарт хаяад бятарч өгөхээр нь тоншиж иддэг. Уг шувууг харсан хүмүүс далавчаа дэлгэсэн байхдаа 30 алхам, харин далавчны өд нь урт зузаанаараа 12 алхам байсан гэжээ. Энэ хачирхалтай шувууг нутгийн иргэд руух шувуу, урок шувуу гэж нэрлэдэг хэмээн өгүүлжээ. Цаашлаад Марко Поло Монголын эзэнт гүрнээр аялах үедээ Их Монгол улс Их Юан гүрний эзэн хаан Хувлаас эзэн хаанд бараалгасан байдаг. Гэтэл Хувлаа хаан алс холын руух нэртэй аврах том шувууны талаар аль хэдийн сонссон байжээ. Тэрээр хачин жигтэй энэ шувууны талаар тодорхой мэдээлэл авахын тулд өөрийн үнэнч хүмүүстэй зарлиг болгон явуулжээ. Хааны элчнэр руух шувууны нутаг Мадагаскар арлыг хайж олсон бөгөөд руух шувууг өөрийн нүдээр үзээгүй боловч түүний өдийг авчирчээ. Энэ шувууны өд 90 сөөм буюу ойролцоогоор 16 м урттай байв. Гэхдээ судлаачид үүнийг өд биш, рапиа далдуу модны мөчр байсан гэж үздэг. Ингээд Хувлаа хааны анхаарлыг татж чадсан домогт руух шувууны бодит эзнийг мэдж авцгаая. Европчууд үлгэр домгийн биш, харин бодит аврах шувууны тухай 17 дугаар зууны дундуур хэвлэгдсэн Францын адмирал Флакурын Мадагаскар гэдэг том арлын түүх зохиолоос анх мэджээ. Гэвч энэ бүхнээс 200 жилийн дараа л тэдний өндөг болон ясыг олсон гэдэг. 1832 онд Францын байгаль судлаач Виктор Сканзен Тэмээн хяруулын өндөгнөөс 6 дахин том аврах өндөгний хальсыг Мадагаскар арлаас олжээ. Хожим Мадагаскарын оршин суугчид Ром арх худалдан авахар ариун Маврикийн аралд ирсэн байна. Тэд торхны оронд аврах өндөгний хальс авчирчээ. Ганц өндөгний хальсанд 13 шил Ром арх багтаж байсан гэдэг. Эцсийн эцэст гайхамшигт шувууны яс ч гэсэн олдсон. Түүнийг 1851 онд Парисын музейд авчирсан байна. Францын нэрт эрдэмтэн Исидор Жофри Сент-Хилер энэхүү ясыг судалж үзээд шувууны талаар нэг бүрчлэн бичиж уг шувууг шувууны дотроос хамгийн өндөр нь гэж тодорхойлжээ. Гэхдээ харамсалтай нь юу гэж энэ шувуу том хэмжээтэй боловч үлгэр домгийн руух шувуу шиг тийм том биш байлаа. Энэ шувуу заанаас дутуугүй өндөртэй байсан боловч зааныг саруугаараа шүүрээд авч явж чадхааргүй байжээ. Өнөө үед энэ шувууг заан шувуу гэж нэрлэх болсон бөгөөд тэд ойролцоогоор 3 м гаруй өндөртэй байжээ. 3 м гэдэг нь зааны дундаж өндөр юм. Иймэрхүү өндөртэй заан шувууд 700 кг-аас 1 тонн жинтэй байсан. Заан шувуу зөвхөн хөгжиж гүйцээгүй мухар далавчтай буюу
бараг далавчгүй шахуу байсан боловч том байдран хөлтэй, урт үзүүтэй, жижигвтер толгойтой байв. Эдгээр шууд өмнө нь хэлсэнчлэн том торхны хэрийн өндөгтэй, нэг өндөг нь 9 литр шингэн буюу дахианы 184 өндөг багтахаар том байжээ. Хэмжээний хувьд одоо гарч буй зурагтай харьцуулахад болно. Өндөг ойролцоогоор 10.5 кг жинтэй, хальс нь 3.3 мм зузаантай байжээ. Заан шувууны ганц өндгөөр 100 орчим хүн хооллох хэмжээний шарсан өндөг бэлтгэж, нэг үүрний бүх өндгөөр нь 2000 хүн хооллож болохоор байжээ. Сонирхолтой байгаа биз? Нэмжлэхэд 2021 онд хийсэн судалгаанаас харахад манай эртний 800-аас 1050 оны хооронд заан шувууг устж үгүй болсон гэж эрдэмтэд дүгнсэн. Гэвч 19-р зууны дунд үе хүртэл Мадагаскарын оршин суугчид заан шувуу арлын хамгийн хөнгүү газар амьдардаг гэж баталж байлаа. Бүр 1860 онд энэхүү үл мэддэг шувууны бүдэг баргил дуу хоолой ойн намгаас гарч байхыг шашны номлогчид сонссон байна. Энэ шувуу хизээ устж үгүй болсон талаар баттай баримт байхгүй боловч Мадагаскарын тэмээ хэрүүл буюу заан шувууд одоо нэгэнт үгүй болжээ. Онгон зэрлэг, өтгөн шигүү оймод, намаг балчиг дундах асар том заан шувууны бүхэл бүтэн ертөнц яагаад ийм богино хугацаанд устж үгүй болсон бэ? Олон төрлийн судалгаанаас харахад Мадагаскарын уугуул иргэд энэ шувууг агандгүй байсан бололтой. Харин энэ гайхалтай амьтныг сөнөөхөд Европ болон Африк твээс түрэмгийлэн ирсэн гадны хүмүүс буруутай гэж үздэг. Европчууд арал дээр ноёрхох хугацаанд Мадагаскарын ширэнгэн ойн 90 орчим хувийг устгасан. Өөрөөр хэлбэл одоо байгаа арлын оймод анхны ширэнгэн ойн ердөө 10% гэсэн үг юм. Өтгөн шигүү, онгон зэрлэг оймодтой хамт хүн нэвтрэх боломжгүй намгийн гүнд амьдарч байсан аврах том шуудж устж үгүй болжээ. Энэ бол амьдрах орчны алдагдлаас үүдэлтэй сүрэл юм. Ингээд та бүхэндээ дэлхийн бөмбөрцгийн нөгөө хэсэгт буюу манай орноос олон мянган километр зайд орших алс холын Мадагаскар арал дээрх үлгэр домгийн руух шувуу болон устж үгүй болсон заан шувууны талаар ярьлаа. Устж үгүй болсон амьтдын талаар ярих нь хэрэггүй мэт санагдаж болох ч бид алдаанаасаа суралцаж одоо байгаа бүхэл амьтан ургамлаа хайлан хамгаалах нь нэн чухал юм. Ингээд үргэлж хэлэх дуртай үгээрээ бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий ховорцсон хоордоог бүхэл амьтан ургамлаа хайлан хамгаалъя. Бүгдээрээ дараагийн бичлэгээр илүү гайхалтай зүйлсийн талаар мэдж авцгаая. Бичлэгүүд минь байнга үздэг, мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа.